Сайн мэцгааны бизнес эрхлэгчтэй та бүхэн одоо Монгол улсын 21 аймаг салбартай эсвэл олон улсад одоо экспорт хийсэн бизнестэй болохыг хүсэж байна уу? За тэгвэл та бүхэндээ дэлхийд дахинд одоо 40 мянган салбартай 20 улсад үйл ажиллагаа явуулдаг гэдэг бизнесүүд хэрхэн ингэж тэлсэн талаарх олон улсын нөх хонаас хуваалцах гэж байна. Намайг Уянга гэдэг би Frank Global байгууллагын Монгол гүйцэтгэх захирал, өргөн брендинг үүсгэн байгуулагч, Action Coach-ийн олон улсад зөвшөөрөгдсөн коуч хүн байгаа. За Action Coach гэдэг маань дэлхийн номер 1 87 улсад үйл ажиллагаа явуулдаг бизнесийн коучингийн ийм одоо бизнес байгаа. За уг бизнес юу гэж үздэг вэ гэхээр эрэлттэй, ашигтай, тангуугаар ажилладаг бизнесийг бүтээхийн тулд 5 алхам байдгаа гэж үздэг. За энэ 5 алхмын номер 1-т нь таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчид амлсан амлалтандаа 100% хүрч ийн үгүй юу гэдгийг шалгадаг номер 1 үйл ажиллагаа байна. За үүнийг давсны дараа та маркетинга хэр хийдэг бэ буюу зах зээл дээр хэр танигдсан бэ гэдгийг одоо илүү сайн заадаг. Та бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэр сайн хэрэглэгчдэд таниулсан бэ буюу таны хэрэглэгчийн хувьд байршиж байгаа байршил хаана вэ гэдгийг одоо заадаг ийм хэсэг хэрэгслүүд байдаг. За тэгэхээр хэрвээ таны бүтээгдэхүүн үйлчилгээ бусдаас илүү чанартай бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээг нийцэж чадж байгаа юм бол та бүтээгдэхүүнээ бусдаас илүү өндөр үнээр байршуулах боломж үүсдэг. За үүний дараа бид нар системжүүлэлт буюу автоматжуулалт гэдэг зүйлс рүү ордог байгаа. Энэ нь өөрөө таны бизнесийн бүтээмжийг нэмэх зорилготой байдаг. За бүтээмжийг бид нар 4 төрлөөр нэмж болдог. За хамгийн номер 1 нь болохоор за та бүхний мэдэх одоо онлайн дэлгүүр гэж байгаа тийм. Эсвэл ERP систем ч юм уу тийм. Тайлангууд нь автоматар гардаг гэдэг ч юм уу. Энд бүх одоо технологи автоматжуулалт ордог. За хоёрт нь болохоор таны хин нэгэн ажилтан гараад явлаа гэхэд өөр хүн орж ирэхэд тухайн хамгийн өндөр гүйцэтгэлтэй ажилтны чинь хэмжээнд маш хурдан хугацаанд очиулж болох үст тийм сургалтын систем орж ирдэг байгаа. За гуравт нь болохоор борлуулалт болон маркетингийн одоо автоматжуулалтууд орж ирдэг. За дэлхийд дахинд ингээд борлуулалтаа хийхдээ маш олон одоо нейросайенс буюу тархи судлалын шинжилгээ ухааныг ашигладаг. За тэгвэл таны бизнес өөрөө хэрэглэгчийнхаа юу хүсээд юун дээр үндэслэх шийдвэр гаргадаг вэ гэдэг тэр судалгаа хэрхэн хийж чаддаг вэ гэдэг хэсгийг энэ хэсэгт авч үздэг байна. За дөрөвт хэсэг нь болохоор KPI та бүхний мэддэг. За санхүүгээрээ бизнесийнхаа эрүүл мэндийг үнэлдэг энэ хэсгийг нь одоо автоматжуулах тухай орж байгаа. За энэ гурван үйл ажиллагааг явсны дараа бизнес эрхлэгч өөрөө тодорхой хэмжээний цаг хугацаатай, тодорхой хэмжээний ашигтай ажиллагаатай за ингээд жилийнхаа борлуулалтын орлогыг тооцох хэмжээний боломжтой болж эхэлнэ гэсэн. За дөрөв дэх үйл ажиллагаа нь та байхгүй байсан ч гэсэн тухайн бизнес өөрөө өөрийгөө хөгжүүлээд борлуулалтаа хийгээд явдаг энэ бүтцийг хүсрэхэд тусалдаг. За энэ нь юу вэ гэхээр та C-level-ийн буюу одоо дэд захирлуудыгаа бэлдэж эхлэх тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл та гүйцэтгэх захирлыг тавих тухай ярина те. За энэ гүйцэтгэх захирал орж ирснээр эзэн өөрөө байхгүй байсан ч гэсэн бизнес хангалттай өөрийгөө хөгжүүлээд борлуулалтаа хийдэг энэ систем бүрддэг байна. За үүний дараа бид франчайзing тухай ярьж эхэлдэг. За ийм системтэй болсны дараа та бизнесээ өөр улсад, өөр орон нутагт дахиад шинээр эхлэхэд тэр өөрөө ажиллах хэмжээний дэд бүтц үүссэн байдгаа гэсэн үг. Та бүхэндээ олон улсын давцан бизнесээ гаргасан Монгол улс даяараа бизнесүүдийг 21 аймгийн хэрэглэгчдэд хүргэсэн амжилттай бизнес эрхлэгч болохыг хүсье.